Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр багштайгаа хамт гар угаах дараалал мөн хумсны талаар танилцсан. Хүүхдүүдээ энэ хоёр гарын юугаараа ялгаатай байна вэ? Нэг нь цэвэр гар, нэг нь бохир гар байна. Бохир гараар хүүхдүүдээ юм идэж болох уу? Болохгүй. Бохир гараараа юм идвэл гарт байгаа нингууд амаар дамжин гэц рүү орж гэдэс өвдөгдөг байх нь. Хүүхдүүдээ бохир гарыг яаж тэрвэрлэдэг юм бол? Угааж тэрвэрлэнэ. За ингээд хүүхдүүдээ гар угаахад хэрэгэлдэг зүйлсийг багш нь хэлж өгье. Саван, шингэн саван, мөн хатуу саван хэрэглэж болно. Мөн уус хэрэглэдэг. Гэр бүлийн гишүүн бүр гарын алчууртай байх ёстой. Хүүхдүүдээ гараа хизээ угаах ёстой юм болов? Гадаа тогоосныхаа дараа, мөн бие засныхаа дараа, хоол идэхийн өмнө бохирдсон бүх тохиолдолд гараа угааж байгаарай хүүхдүүдээ. Багштайгаа хамт гараа дарааллын дагуу угаацгаая. Гараа норгоод гарын дээрээ савнгаад үрхээд гарын алгыг хооронд нь хавсарж үрж угаана. Гарын арын салааг ээлжлэн үрж угаана. Нэг гараа дэлгээд нөгөө гарын хумсыг хагас атхан үрж угаана. Эрхий хурууг ээлжлэн үрж угаана. Гарын бугуйг ээлжлэн үрж угаана. Гарынхаа хөөсийг арилтал усаар сайтар зайлаад алчуураар хаттан арчина. Ингээд бидний гар цэвэрхэн боллоо. Гараа угаахдаа угаагдгүй орхидог хэсгийг багш нь хэлж өгье. Гарын хумсны завсар. Хүүхдүүдээ гараа угаахдаа хумсны завсараа сайтар үрж угаагаарай. Хэрвээ хумс нь ургасан байвал ээж аавдаа хэлж ээж аавын дэмжлэгтэйгээ хумсаа аваарай. Хумсаа авахдаа гэр бүлийн гишүүн бүр хумсны хутгатай байх ёстой. Хумсны хутгаа спиртэн сүртэй гар ариутгагчаар ариутгаж хэрэглээрэй. Анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа.